болоог өнө. За та бүхэндээ энэ орой минь төргий. Юун түрүүн бүгд нэрэмд Турк улс, Сирь улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, олон 10 мянган иргэд бас бэртэж, гэмтэж, харамсалтай үйл явдал болсон Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс бас гүн эмгэнлээ илэрхийлье. За ингээд энэ асуудлаар 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн үүрээр 7.8 баалын газар хөдлөл хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан одоо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын засгийн газар бас одоо анхаарлаа хандуулж Улсын онцгой комиссээр холбогдох одоо яамдын сайд нар хэрэглэхийн дарга за мөн мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий сайд болон одоо улсад албаны хүмүүстэй зөвлөлдөж Турк, Сирь улсад албан ёсны дэмжлэг тусалцаа үзүүлэх шийдвэрийг засгийн газрын хуралдаанд оруулж танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас одоо гарсан шийдвэрийг та бүхэндээ бас албан ёсоор танилцуулъя. За засгийн газрын хуралдаан танилцуулахаас өмнө өнөөдөр өглөө бас бид Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай холбогдож, Турк улсын засгийн газар холбогдох байгууллагуудтай гадаад харилцааны яамны сайд холбогдож бас дэмжлэг тусалцаа үзүүлэх талаар саналаа хүргүүлсэн. Туркийн талаас манай талын тавьж байгаа саналыг хүлээж авч одоо бас хүндэтгэн хүлээж авч байгаагаа илэрхийлсэн. За ингээд одоо манай мэргэжлийн байгууллага буюу онцгой байдлын эрен хайгч аврах албаны одоо бие бүрэлдэхүүн 20 хүн за мөн батлан хамгаалах яамны одоо эмнэлгийн тусламж үйлчилгээний эмч сувилагч баг нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй одоо аврах багийг илгээх за дээрэс нь бараа бүтээгдэхүүний дэмжлэг тусалцааг хүмүүнлэгийн одоо тусламжийн хүрээнд хүргэх за инхтэй одоо Сирь улс бүгд найрамд Турк улсад одоо бас давхар үзүүлэхээр засгийн газраас шийдвэрлэлээ. Мэдээж одоо тэнд цаг агаарын нөхцөл байдал амаргүй хүүтэн сэрүүн байгаа. Тийм учраас одоо майхан сав, дулаан, хүнжил, гутас, за хувцас, хунар, хоол, хүнс гээд жүдэнс гэрэлтүүлэг гээд хэрэгцээтэй шаардлагатай бүхий л бараа бүтээгдэхүүндэд хэрэгтэй гэдгийг бас холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа учраас энэ хүрээнд зохих шийдвэрүүдийг гаргаж одоо бараа бүтээгдэхүүн тэр дундаа махан нөөш за саяны одоо ярьсан гэрэлтүүлэг, дулаан, хүнжил за мөн одоо холбогдох бараа бүтээгдэхүүн бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Ингээд гадаад харилцааны яамны шугамар бас одоо Сирь улсад бараа бүтээгдэхүүний дэмжлэгийг хүргэж хүмүүнлэгийн тусламжаа хөрвүүлнэ. За тусгай үүргийн нислэгээр манай одоо холбогдох албаны аврах бүрэлдэхүүн энэ одоо өдөртөө багтаж онгоцны зөвшөөрөл одоо гарахыг хүлээж байгаа учраас бэлтгэл ажлаа хангаж гаргахад бэлэн байгаа. За энэ хүрээнд одоо бас та бүхэнд байнгын мэдээллийг өгч тухай бүрэн мэдээлэлээр хангаж ажиллана. За Турк улсын одоо холбогдох байгууллагуудаас манай гадаад харилцааны яам мэдээлэл авч ажиллаж байгаа манай улсын бас зарим одоо иргэд тэр бүсэд байгаа. За хоёр иргэнтэй холбогдсон гэж байгаа өнөөдрийн байдлаар одоо хорогдох байранд байгаа ямар нэгэн эрсдэл одоо байхгүй гэдгийг мэдээлсэн байгаа. Тэгээ та бүхэнд асуулт өгөл хариулаад. За одоо ингээд тусламжийн бараа бүтээгдэхүүнээ аваад 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг, эмнэлгийн багийн бүрэлдэхүүн одоо энэ өдөртөө багтаад гарнаа гэж. За мэдээж бид одоо онгоцны зөвшөөрлөө хүлээж байна. За энэ хүрээнд бид бас аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг авран хамгаалагч одоо алам хаагчид одоо мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд өгч байгаа. Өөрсдийн аюулгүй байдлаа бас хангах шаардлагатай. За тэнд одоо хэрэглэх хоол, хүнс очоод одоо шаардлагатай хэрэглэх эм тариа, хувцс, хунар гээд бүхий л бэлтгэл ажлаа хангаж одоо ажиллаж байгаа учраас ямар нэгэн тийм хүндрэлтэй асуудал гарахгүй байхаа гэж үзэж байгаа манай багийн одоо бүрэлдэхүүний бэлтгэл ажлын хүрээнд. Хүүхдэд амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдлаас ямар байгаа тодорхой хэмжээнд наашаага
За энэ газар хөлтийн бүс бол Туркийн одоо зүүн өмнөд хэсэг Сирийн хил орчин болсон гэдгийг та бүхэн маань мэдчихэж байгаа бах. 7.8 магнитудын газар хөдлөл газрын гүний 24.1 км-ийн гүнд болсон гэдэг. Тэгэхээр үүнтэй холбоотой манай улсын иргэд одоо тэнд ямар нөхцөл байдалд байгаа, хичнээн иргэн байгаа ингээд яг одоо манай улсын иргэд олноор орсон суудаг, газраас бас зайтай. Өөрөөр хэлэх юм бол Стамбул одоо Анкарагаас 500 орчим километрийн зайтай гэж хэлж байгаа, мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр тэнд бол манай цөөхөн одоо иргэд байгаа хэдий ч аюулгүй байдал дээр нь манай гадаад харилцааны яам байнга одоо холбогдох байгууллагууд элчин сайдын яам консулын газараар дамжиж мэдээлэл авч зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Бат цэцэг сайдын тал дээр мэдээлэл өгöd авч байгаа. Сайн байцгаана уу. За нийтдээ Турк улсад 6000 орчим монгол иргэд ажиллаж амьдарч байгаа. Тэгээд одоогийн байдлаар яг элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан 2 иргэнтэй холбогдсон байгаа. Нийтдээ тэр бүс нутагт бол монголчууд оршин суудгүй. За Турк иргэнтэй гэр бүл болсон 2 хүн байгаа. 4 хүний 2-той нь бол холбогдсон. За тэр 2 бол одоо гор аюулгүй хорогдох байранд байгаа. Шаардлагатай бол одоо эргээд холбогдъё гэд манай элчин сайдын яамныханд хэлсэн байгаа. За тэр нэг иргэнийг бас бид нэр одоо зарлалын төлөөд Стамбул руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар өөртөө тохирсон байна. Сир улсын төсөлмжийг ямар байдлаар? За Сир улсад бол бид бас хүн хүчний одоо дэмжлэг баг явуулж ажиллах боломж хамс байгаа учраас бараа бүтээгдэхүүн одоо яг Турк улсад үзүүлж байгаа бараа бүтээгдэхүүний дэмжлэг тусалцаа бас үзүүлж байна. За үүний хажуугаар бас одоо иргэд аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг тусалцаа үзүүлье гэсэн хүсэлтүүд олноор ирж байгаа. Тэгэхээр бид бас хэрвээ одоо иргэд маань аж ахуйн нэгжүүд дэмжлэг тусалцаа үзүүлье гэж байгаа бол бас тодорхой зохион байгуулалтуудыг хийж энэ одоо тал дээр хамтарч ажиллах бас бүрэн боломжтой гэдгийг хэлье. За Сир төрөг асуудлыг бол бас одоо гадаад харилцааны яам өөрсдийн шугамаараа хэрхэн яаж хүрэх үү гэдэг арга замаа одоо судалж байна. Тэгээд ойрын хугацаанд хүрэх ажлыг өнөө маргааш зохион байгуулад явна. Ямар ч байсан Турк улсад одоо ачаа бараагаа өргөн түмнээсээ цаашаа одоо Сир улс руу хүрэх болон бусад эсвэл эндээсээ шууд хүрэх гэдэг юм. Энийг гадаад харилцааны яам одоо зохион байгуулах тал дээр нь ажиллаж байна. За өөр ямар гэдэг юм. За баярлалаа. За